Хямд ухаалаг сонголт. Оргил сүлжээ дэлгүүр. Та жоохон зам хаагаад шахаа би хурдан явмаар. Сүрүү явчих. За чиний 50 мянга хэрэггүй дээ баг. Юу вэ? Эсэн чихэр хаашаа байдаг вэ? Гिच хаана гिच. Мах. Марафон юм биш үү? Юу вэ? 50 мянган асуултанд хариулъя. Монгол түмний үндэсний баяр цаашин дөхөж айлгэр бүр цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа энэ үед эрхэм үзэгч та бүхэндээ зориулан үндэсний контент бүтээгч 25 дугаар сууг телевиз үндэсний сүлжээ оргил худалдааны төв хамтран нэгэн шинэ нэвтрүүлгийг эрхэм та бүхэндээ хүргэж байна. Хан гурван оргил алтай хангай хинтийн хамбан он зүлгэн дээр буурай засаж хатан гурван аршаан онон хатан туулын харьяа усан далдалсан эрэгт тулгаа толон өрх гэрээ үүсгэн бадраасан өнөө цагийн бурган эрхэм гэр бүл өдрийн манай нэвтрүүлгийн зочид боллоо. Гайг байхад гэж бодож байна. Ер нь өнөө багасаа ширээ засгаал, ээж авдаа туслахад ингээд юм хийдэг гэсэн болохоор арай илүү өөрийнх нь насны залуу хүмүүсийн хувьд бол туршлагатай юм болох гэж бодож байна. Тэгээд нөхдөөс сууснасаа хойш бас нөө дүүнэр мөнэр ирдэг болохоор нэг яаж хийж аваад нэг хөөрхөн жижигтэй юм ширээ засчдаг шүү. Тэгэхдээ бодох юм манай нөхрийн юм даваад идэг. Тэгээд одоо засаж инжээр. Яах юм бэ? Чи дандаа дэрхэ. Халаад өгнөсөө шүү дээ. Ан хүрээний доо гэдэг мөрөө бизнес эрхэлдэг. Тэгээд бид хоёр суугаад одоо 13 жил болж байна. Том хүү маань 11 настай. Одоо дараагийнхаа охиныг гаргаж өгч бүр бацах гад байж байна. Би ч одоо гэрт ерөнхий идэх юмас хэлдэг хөхгүй. За энийг идмээр ингээл тэгээд тэрийг ширээн дээр яаж гоё харагдах уу? Яаж баяжуулах уу? Яаж амттай болох уу гэдэг дээр манай ихнэр өөрөө бүрэн хариуцаал явдаг. Тэрэнд нь бол би нэг оролцдог. Одоо энд орж баг чаддгүй юм чаддаг болох сурж авах уу те. Гэхдээ надад өөрөө боломж олохгүй байхгүй. Хаяа нэг ингээд үзэл бодлоо хэлэх гэхээр чи димийгээл тэгээд за гэж яваад байна. Одоо тэгээ хамтраад тэгэхдээ ер нь бол насаараа хамт ирсэн хүмүүсийн хувьд миний юу хийдэг, яах, юу хийх гэж байгаа энэ тэгээд бүгдийг нь Ер нь хөтлөж аваад гараад байна. Хоёул хөтлөж аваад тэгээ машиныхаа тараа хийж аваад тэгэл хоёлаа. Тэгэхгүй болохоор яг нөгөө шийдвэрээ дандаа хамтдаа гаргуул их гоё идэг байхгүй. Тэрнээс дангаар авахаар би хүслээс асуумаар санагдаа, хүслээ болох нь надаас асуумаар санагдаа. Бид нар ч ер нь хоёлаа хамтдаа л явж ер нь юмнуудаа амжуулдаг. Тэгээд жилээс жил цагаан сараар ирэх хүмүүсийн дэ улам очроод байгаа шүү дээ. Одоо бүр тэгээд миний олон шавнар байна, хүслээгийн бас олон шавнар. За тэгээд залуу уран бүтээлч, дүүнер, хамаатан төрөл төрөсөд тэгэл ерөөсөн ингээл орж ирдэг шүү дээ. Ерөөсөө тий. Яг тосон 400 тий. Наадах чи тэр нэгцэн юм. Ханд чанга юм байна да. 20 минутанд тий. Судалгаатайгаа тий. Би ч одоо 10 жил тооныхаа хичээл дээр 3 үйлрэл дараалсан боо гэж. Дандаа энгийн тоо боддөг шүү дээ. Бутархай тоо болохоор бодохгүй. Юу байх. Нэг дээр нэг нэм гэдэг бүхэл тоол бодно тэгэл. Цаашаа байхгүй шүү дээ. 1500 дээр 2750 гэхээр бодож. Тэр бодож байгаа. Хоёулаа баг баярын өмнө завгүй явж байгаа л тэгэл нэг хамтдаа шууд бөөндөл тийм нэг бужигнаал авдаг даа баг. Тийм. Хоёулаа ер нь бол бас их айгүй хоосог болсон юм уу? хоосог. Дээрээс нь оо жигчиг хоолн дээр маш санаа нэгддэг. Тийм. Гоё бэвэр тэгэл авдаг тийм. Залуу гэр бүлийн хооронд хувьд яадаг гэхэлэр нэг цочин хүлээж авдаггүй тийм. Тодорхой хэмжээр бол 400 мянгаар болчдөг бах тий. Тий, ер нь яг гэр бүлийн хүрээндээ бол асуудалгүй. Боо зорохгүй юм чи. Чи л үнэн мэдэхгүй шүү дээ. Явж үнэн мэдэхгүй. Үнэн тий. Яана. Тэндээ багтаагаад ингэнэ гэд бас тодорхой хэмжээгээр би ч ер нь тийм юм детайл бол ерөөсөө боддгоо. Ерөнхийдөө яг за тэр хавцаа гээл
явдаг. Тэгэхээр тэр нэг бол тэгээ голцоод ер нь давцсан л байдгийн тэгээд яах юм бол та. Даавал билүүч гэдэг. Зээ сайн байцгаана уу? Ирхэм хүндэт илгэнэгт монголчуудаа хавар болоод сар шин дөхөөд сэтгэл дотор тийм нэг яруухан энэ сайхан өдрийн минь төргийа. 25 дугаар суугдлээс үндэсний сүлжээ дэлгүүр оргилтой хамтран хана ямар өвдө реалити шоуг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулъя. Сэтгэл дотор ингээд үргэлж ийм гоё мэдрэмж төрүүлдэг ийм зочид хүрэлцэн ирсэн байна. За ингээд найруулагч, жүжигчин Хүсэлбаатар, жүжигчин Үлзий хүн нарын гэр бүл 1-р баг. 1-р амжилт хүсье. Нэвтрүүлгийн дүрмийг дараа танилцуулах учраас амжилт хүсчихье ямар ч байсан тийм ээ. За ингээд дараагийн 2-р баг болоод жүжигчин Пүнтэг буюу Пүрэв жаргал Нямдава. За тэдний гэр бүл бол 2-р баг. 2-р багийнх нь амжилт хүсье. За ингээд давар өмсөгч Индиго инх бол Отгон жаргал хүрэлцэн ирсэн байна. 3-р баг амжилт хүсье. За ингээд нэвтрүүлгийн дүрмийг танилцуулъя. Одоо ер нь реалити шоу учраас жоохон үнээрээ бай, тийм ээ. За нэвтрүүлгийн дүрмийг танилцуулнаа. Нэвтрүүлгийн дүрм бол маш энгийн. Оргил худалдааны төвөөс бид бүхэнд баг тус бүрт 400 мянган төгрөг ваучер бэлдсэн байгаа. Энэ ваучер бол бидний нэвтрүүлгийн гол зорилго буюу эцсийн шатанд үнэлэгдэх цагаан сарын баярын ширээг хэн хэрхэн яаж шинэлэг сүрпризтэй супер засах вэ гэдэг уралдаан зохион байгуулж байгаа учраас өнөөдөр 1-р шат буюу эхний шатны бараас материал цуглуулах энэ шат эхлэж байгаа. Тий. Тэгээд 400 мянган төгрөгөндөө бараа материалаар цуглуулна. Гэхдээ нэг дүрмтэй. Гэр бүл буюу баг тус бүрээс нэг хүн эхлээд 10 минутын турш судалгаа буюу үнийн шинжилгээ хийнэ. За 400 мянган төгрөгөндөө юу авах нь бол та нарын хэрэг. Гэхдээ бууз хэвийн боовыг бол Master Food-с оргил худалдааны төв дааж байгаа учраас шууд орхичих хэрэгтэй. Цаашгүй зууш салаад хийх хэрэгтэй болох нэ дээ. Тийм ээ? За ингээд 400 мянган төгрөгөө яах вэ гэхээр яг тулгана. 400 мянган. 399 мянган төгрөг байж болохгүй, 401 байж болохгүй, 410 байж болохгүй. 400 мянган төгрөгөндөө тулгах судалгааг хэн хийсэн нь баг их оновчтой байх шүү. Тий. Гэхдээ би одоо та нараас асуулт асууна л да. Нарийн асуулт асууна. Ялагч нь бол 2 сая төгрөг хожино. Тийм ээ? 2 сая төгрөгний оргил худалдааны төвөөс худалдаа авах эрх хожино. 2 сая төгрөгөнд ер нь бол яг хоо энэ сар шинийн ширээг бол ерөнхийдөө ингээд баг болгочих واخ гэж би бол төсөөлж байгаа. Одоо Хүслээ ах Үлзий гिच хоёр за бид нар эхэлчих гэсэн учраас 1-р тавь зөв. За зөв. За тэгвэл насны ирэмбэр юм уу одоо өндөр намаараа ч юм уу те 2-дугаарт нь болгох уу? За эндээгийн баг. Насаараа эндээ Би давхраа багцууд битрийн ээлж ирнэ шүү дээ тийм ээ. За ингээ 3-дугаар. За энэ юугаар яв. За гэхдээ одоо дахиад дотор нэг шийдэх юм байна. Хэн явж гсаал гаргах вэ гэж. Судалгаа хийх үү? Тэр чинь бол бид нар өөрсдөө ярих юм шиг. Өөрсдөө ярина. Тэг бид нар хоорондоо. За ингээд 1 минутын дараа уулзцгаая. Оргил худалдааны төв 25 дугаар суугдлээс ямар өвдөө хана. Гэрийн эзний ууж ухаан, айл гэрийн өнгийг тодорхойлох эзэгтэн уран ухааныг өнөөдөр бид та бүхэндээ хүргэнэ. Нэвтрүүлгийн оролцогч Хүсэлбаатар, Нямдава, Инх болдын гэр бүл өгөгдсөн хугацаанд оргил дэлгүүрээс баярын мэдэгээ бэлдэж, ширээгээ засан амттнаа хийж, ур ухааныг уралдуулнаа. Ханыхаа үгэнд хинэн сайн орж, зүрх сэтгэл, харцаараа хинэн сайн ойлголцохыг хамтдаа үздэцгээе. За хоорондоо шийдцгээсэн баг. Тэгэхээр эхний 1-р баг буюу Хүслээ ахын багаас ганц нэг асуух юм байна. За. Одоо ингээд сар шин ч юм уу, наадам ч юм уу, шинжил ч юм уу те ингээд ширээ засах хэрэгцээ гардаг. Тэр тусмаа одоо ингээд нас явах тусам одоо бие хүртэл ингээд ууц тавиал эхэлж яхад одоо Хүслээ ах бол олон жил ингээд ар гэрийн ингээд хойморд налаасан баг. Гэхдээ тэр ширээг
яг хэн голчлон бэлддэг. Одоо санхүүгийн байдаг юм уу? Зааврын байдаг юм уу? Хин юу гэдгийг. Энэ хүн л. Энэ хүн. Тэгэлгүй яг уу. Ер нь бол Монголын ард түмэн мэднэлтэй үлзий гिचиг гэж мэдж байгаа л да. Ер нь цагаан сарын бүх юмыг бид нар хоорондоо ярилцсан. Ярилцаа тэгээд яг засахыг нь бол би засна. Тэгээд одоо сүүлээд манай охин голцоо нилээ төлхөө засдаг. Нэг удаа Америк руу тоглолтоор ажиллаа нөө сургуульд явцсан хаагуур нь ямар их чухал стратеги ачааллуудтай хүмүүсийн тэр явсан жил нь амар мэдсэн тийм. Нөгөө нэг хэсэг миний ажлыг баярмаа аваад ингээ хийгээд гэр бүлийнхаа ширээ мэрэг засдаг гэсэн сургуульд явсан тэр өдрөөсөө битүүний өдөр амар ядарсантай байлаа. Хүүшээ энэ баярмаа чи ямар их хүнд хэрэгтэй хүн байгаа вэ гэдэг. Багт хэрэгтэй мэдгүй. Тэгээд яасан чи хөшиг мөшгөө тогтоох, дээшигээ угаасан юм а тавих дэвтрээс хөшигнээсээ бараг зүгдэж ойлгосон юм шиг үү. Тэгээд салаад малаа тэр бүх нарийн ширээ бүх юм охин маань бүгдээр ингэ хийдэг байсан байлаа. Тэгээд Америк руу сургуульд явсан хань мэдсэн шүү дээ 2 3 жилдээ магистрт явсан хаагаар. Тэглээ яг нөгөө стратегийн гэдэг шиг жишээлбэл одоо ингээд хүслээ ах бүр стратегийн биш тактикийн асуудал тулгарч эхэлнэ зү. За одоо яг шиний нэгний өглөө ингэнгүүт уучрал ирэх юм болоо эхлээ тэр нь тэгнэ гэдэг ингээд нэг тактикийн асуудлуудыг та шийднэ зү. Үгүй энэ л Та өдөө ихтэй зүгдэн мөр юм. Та өнөөдөр загшаалтаа гаргах юм байна. Гэхдээ хэдэн хувийн ихтгэлтэй байна. Ер нь одоо 400-аа миний гаргасан юмд бол тулгандаа гэж. Хүслээгүй. Тий. Гайгүй хаа. Гайгүй юу? Тий, хүслээ. Ер нь даалгавар гүйцэтгэдэг бол гайгүй юм байна тий. Жоо удаж л магадгүй ч. Би зөвхөн яг тэр 10 минуттай ер нь хөдөлгөөн дээр л санаа зовоод байна тий. Хөдөлгөөн дээр нь тэрнээс биш нягтны ба тал дээр бол хүслээ надаас илүү юм байхгүй. Хурдны хувьд л жоохон алдагдал үсгэл гэж жоохон айгаад байна. Тэгэхээр тэг жоо хурдл муутай үндэ. Ер нь бол ингээд суумгай ажид их хийдэг, бичиг цаасны тэгээ дандаа тийм нэг удирдах тий чиглүүлэх тийм ажил хэдэн жил хүн зарчлаа. зөвхөн хуруугаа хөдөлгөжсэн үе яадаг бол тий. Гайгүй нэг тийм сул тал байгаа. Гайгүй хаа. За амжилт хүсье. За манай хүндэг сүүлд нэг за ахын ингээс очих. Тэгэхээр сандал татаа суулж байна уу? За яах вэ? Нөгөө хөтлөгчийн янз бүрийн байрлалд хамаагүй ингээд шууд асуугаа явчихдаг. Сүүлд нөгөө нэг улаан үстэй шулан болдог ирээл чинь бүр алваа тийм ээ. За шинэ сар шинэ жил одоо ирж байна. Одоо үлээ улаан үстэй шулмын талаар яриад байна. Шууд даваад нэмтаа өгсөж тийм үү? За хэр базуулж байгаагүй. Гайгүй. Гайгүй шүү дээ. Базуур ер нь нэг эсвэл базуур тасцсан юм болов? Бодоо бараг тасцсан байж магадгүй. Ер нь бол базаад байгаа болтой байдгийг. Бус 3 дахь хүний харахаар би өөрөө бол тасцсан зүгээр юм шиг санагдав. Бүр аж аргалтай юм. Тийм. Юм шиг яг аж аргалтай юм. Ихтэй базуудаа. Юу чи яг гэж. би бацдгүй үстэй. За хин хөдөлтөө авалт гэдэг юм. Ер нь бол дандаа би хийдэг шүү. Тийм үү. Нөхөр яг ингээд хэлээд тим юм аваад иргээд нөхрүүдийн дэлгүүр ордог төрөл байдаг шүү дээ. За хайраа чи нэг өндөг аваад ирээрээ эсвэл юм салат аваад ирээрээ майонез аваад ирээрээ зөвхөн тэр хэлснийг авдаг. Би болохоор зүгээр өндөг авах гэж гарахтаа тийм дотоос юм дотоос тэрнийгээд ингэсэн гэмхтөөнийхаараа бүх юм ингэдэг. Нөхөр бол дэлгүүр оруулаад захисан юм л авчирна. Яг хөө гэхдээ ингээд дэлгүүрээс гарахад юм барина бага жонгоол нь хийн энэ төр. Одоо ч гэсэн би загсан юм л авчирна. Нөгөө нэг базуурныхаа юм ярьж тийм. Энэ юм ярьцгаа тийм шүү дээ ер нь. Гэхдээ тэр чинь бол аж аргал юм байлээ шүү ер нь. Тийм. Ингээд нөгөө цаасан дээр нэг өндөг, хоёр талаа, 3 дугаарт нь пив, 4-дүгээрт нь архич гэсэн байдаг үү? Чи 3 пив 4 архи авсан. Яг тэр шиг юм хийх юм бол өстой гоё. Тэгээ өнөөдөр хин жигсаалтанд эхлээд орж бүрдүүлэх үү? Тэгээ ер нь бол нас туршлагаараа би л өөрөө юмаа сонгоно л тоо. Тийм үү. Тэгээд би сонгочингууд нөхөр захихаар нөхөр чинь нөгөө насаараа даалгавар биелүүлсэн, захиас биелүүлсэн юм чинь яг таг олоод ирэх ажлын хуваарь зүг болоод тийм, хуваарь зүг. Тэгэж сонгогдсон. За амжилт хүсье. Баярлалаа. Энэ бит хоёр бол нэг юмараа их холбоотой нөгөө урт цагааны гудамжийн нэвтрүүлгийн хөтлөгч асан. Одоо би бол бас хөтлөгч асан л болох гэдэг. За тэгээд пунктийнхээ өмнө суусан шиг ингээд сайхан Монгол суг зайлгаар суучих. Отгоогоос асууна. Эндийг бол яг хуу насаараа юм ярьсан юм гайгүй баг. Дэлгүүр орлоо. Юм захлаа. Ер нь бүгднийг авчиж ирсэн тийм түүх байна уу?
Одоо байхгүй ч. Одоо байхгүй үстэй. Би бол 7/8-ны 3-ыг аваад 4-ыг мартчихж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээгээ бол яг хуу арай нэг юм индиго гэсэн нэртэй одоо кристалл руу шилжиж яваа юм оюуны бэдтэй учраас ядахта 5-ыг авдаг байх гэж найдаж байна. Хэдийн цагтлаар 7 зах. 7-аас нэг 6 моргыг авчих байхаа. 6-ыг нь авчих уу? Тэгвэл сайн. Ер нь бол сайн. Тийм, сайн байна. Би бол нэг тийм 7-оос Гэтэ аюуг асуу. Асуух уу? Тэгвэл асуувал бас судлаа юм тий. За тэр чи ямар энэ нь ямар ингэх юм уу тийх юм уу гэд. Яг чиглүүлэг сайн байх юм бол асуудал Аа тэрнээс харин миний чиглэл хэлж байгаа. захилтыг бол бүрэн 100% гүйцэтгэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр хэн эхлээд чагсаалыг бүрдүүлэх вэ? Гэхдээ даснараа эхнэр одоо ерөнхий төлөлтөө хийгээд би гүйцэтгэлээ. Отгоо төлөлтөө хийгээл эндээгээ гүйцэтгэлээ хийх юм байна тий. За гэхдээ хараа та бүхэн ч бол утас ашиглаж болно шүү дээ. Мессенжер ашиглаж болно. Харин энийг авч болохгүй болохгүй. Нөгөө манайх чи reality show учраас ханаа ямар вдэ гэдэг чинь байхгүй юу? Тэгэж асуучаад харин өстой буруу юм авах юм бол бөөгөөг нь гаргаж агаад байв өстой тий. Эндэг авахлаараа надаас асуух юм шүү дээ. Тий асууж. Нөгөө юм чи мөн үү зөв үү энэ. Манайх чи нөгөө нэг reality show хийж байгаа. За ингээд нэгдүгээр баг найруулагч Хүслийн ахын баг мэдээж үлзийгч хүнсний таск руу очиж хүнсээ цуглуулна. Минут болвол бидэнд 10 минутын хугацаа өгсөн байгаа. Тий. 10 минутын хугацаанд хэрвээ таныг хүсэх юм бол 50,000 төгрөгийн нэмэлт асуулт, хошин асуулт би асуух боломжтой. Хэрвээ таныг хүсэх юм бол та намайг дуудана гэсэн үг. Одоо нөгөө мөнгө чи одоо ингээд 400-аа тулна шүү дээ тий. Тэгээд цаана дахиад нэг заа энийг авчих тийм үгүй тэнгүүд нөгөө нэг тэнгийг дуудаад юугаа 50k-ийнхаа асуултыг авчигээд дуудаж болно шүү. Тий. Мөнгө тутал за ингээд юм байна тий. цаг явсаа. За. За амжилттай. За баярлалаа. За баярлалаа. Үндэсний сүлжээ аргил худалдааны төв нь 50 гаруй улс орны 100 гаруй нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж, эдгээр компаниудын дээд зэргийн чанартай 10,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор импортлон, өөрийн 12 сүлжээ супермаркет, бөөний төв, худалдаа, борлуулалт, түгээлтийн компаниараа дамжуулан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын ард иргэдэд хамгийн хямд үнээр хүргэж байна. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дотоодын бүхэл аж ахуйн нэгжүүдтэй хамтран бараа бүтээгдэхүүнүүдийг нь борлуулж хэрэглэгчдэд хүргэдэг. Чухам энэ өргөн их сонголттой бараа бүтээгдэхүүнүүдээс 3 гэр бүлийн эзэгтэй нар 10 минутын хугацаанд баярын ширээний сонголтоо хийж, эр нөхрүүд нь 20 минутанд тухайн сонгосон барааг цуглуулах эхний даалгавар эхэллээ. За тий банан авна алим Амьдралын нухчааг үег олонтоод авч зүрхээрээ, сэтгэлээрээ биесээ мэдрэх болсон хүслээ найруулагчийн гэр бүлийн сонголтыг хамтдаа харцгаая. За бас монголлог тэгээ өнгөлөг будаглаг тийм байх хэрэгтэй байх гэж бодож байна би. 15,900. За нэг 4-5 үний ширээдс идэл гэж бод. Хангалттай алим 13,500, банан 5,967, гуравт нь салаатны байцаа. Жимсний салаат хийнэ гэж бодож байгаа. Тэрэн дээр жимсний салаат нэг гүзээ элцгэн. За мэдээж юу? За 5-д нэрс 11,470. За давгүй юу? давгаа билээ. За нэг ийм гол асуудал байна. За 10 минут ч тий. 10 минут бид судалгаа судалгаагаар жагсаалт гаргах чинь. Индиго бол 20 минут. Гэхдээ урдны туршлагаас бол 20 минут бол бараг болох юм шиг юм санагдаж байна. Эмэгтэй хүний хувьд бол 20 минутанд бараа суглуулахад хэрэг. Гэтэж бас чи цагаан сарын ширээ шүү дээ. Тийм тий. Баярын ширээ шүү дээ тий. Баярын ширээ. За ингээд өгдсөн 10 минут оргил худалдааны сүлжээ танд нээлттэй байна. Судалгаагаа хийн үү? За баярлалаа. За цаг явсаа. За амжилтсарээ. Одоо энэ чинь хамгийн гол нь 400,000-аад багтаагаад юм авах гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт айгүй энэ дээрээс нарийн яг бодож агаад оруулахгүй тий мөнгөнд дутчихвол яг мөнгө нь илүү гарчвал яг гэдэг. Би энэ нөгөө нэг юу яаж байгаа ерөнхийд нь бисаа ингээд нэг 3-т орж байгаа юм чинь бас жоохон юмаа бодд юм ба штэ. Та жоохон зам хаагаад байгаа би хурдан явмаар. Бас нөгөө нэг цагаан сарын
юу чи ингээд заавал хүнийг гарыг нь цайлгадаг. Тэгэхээр би заавал 2 давхраасаа нөгөө 4 хүндээ 2 бэлэг авчиг гэж бодчихаа. Тэгээд Авахалчтай бүсгүй ямар тач нөгөө хоёр гэр бүлийнхээ гарын бэлгийг хүртэл сонгоодглоо. Оргилд олдохгүй юм гэж үгүй болохоор Пүнтик өөрийн санаанд таарсан чамин сонголтыг хийлээ. ширээ засна гэдэг чинь би ширээн дээрээ байгаа юмар хүнд айлт цайлж байгаа юм шиг л болохоор тэгээ бас нөгөө сар шинийн баяр гэдэг утгаар нь тэгж байгаа. За ингээд тараг руу явлаа. Цагандаа амжин тий. За. Сэр 5500 6500 за гурвалжин сэр 5900 за энэ ааруул ааруул 16500 өндөг за өндөг нэх олон хэрэггүй. За өндөг чи гарамтай болохоор бас амар яа нөө тий. Гарамт болохгүй биш. Жижигийг авахгүй бол бас мөнгө нь өрөхгүй бол тий. 400 мянга бас их штэ гоо. Окей, одоо ч бас тийм их биш ээ. Тийм үү тий? Одоо ч хүнсний үнэ их. Гэхдээ эдний үннүүд их бас их айтайхан үнэтэй шүү. Дэжгүй байна уу? Айгуу дэжгүй мэ. Баран. За, ишээ гүчи. Юу н хаана идэг лээ? Амтлагч руу явчээ. За би урд нь 21 мянгаар амьдарч ирсэн 400 мянгаар алан заяа. Би бас нөгөө нэг залуухан хүний хувьд гоё чиз плейтер энэ төр ингээд тавьчих гэж бодсон. Тэрний хэрэгтэй юмнууд энэ давхарт. Хэвэн баба боо заагаа гэхээр ерөнхийд нь салаад, махан салаад, ногооны салаад хоёр заавал байх хэрэгтэй гэсэн болохоор тэр хоёроос оруулж ирээд хажуугаар нь гоё чиз плейтер буюу ингээд жимс бичээнүүдэд нийлүүлж тавиад тэгээд юу яа чин өшөө мөнгө гарвал би яг 400 тахтахгүй үзэн мөнгө гарах юм бол юу юм? Закускнууд нэмж тавина л гэж бод. Минус 8800 хоёр ширхэг авна. За энэ чинь өөр юу вэ? За лахям 5000 өнгөрч юу? Ямар хурдан өнгөрч юу? 13680 за өөр чинь 4870 сайн байна уу? За ингээ явлаа. За давс 7760 амтлагч 7210 ванды 2230 чихэрлэг явна. 14 мянга тий. За зөвхөн болын хамгийн хямдхан нь за энийг авчихлаа. 3400. За кетчуп аа. Энэ за энийг авчи. 11,500 тий. За ингээ болцсон. За энэ юу амт жимс вэ тий. Энийг хараадах юм. Энэ савнаас авч 6150. Энэ тэгтээ юу вэ? Миний төсөөснөөс хямдхан байна ашгүй. Тэгэхгүй бол би гэрээ хажуудлын дэлгүүрүүдээс хүнсээ цуглуулдаг болохоор амар үнэтэй болоод тэгээ би 400 мянган төгрөнд яна нэг 4-5 юм авах үү дээ гэж ботцсон байсан аахгүй юу? Тэгсэн чинь хамаагүй юм том байна. Гол салаатаа тэгж хийнэгээ ботцсон те би чинь. 3900 амтлагч. Энэ чихэр мэхэр хаана байлаа? Оо тос. Тийм тос. Тос заавал байх хэрэгтэй жижиг тос авна. Жижигхэн жоохон будаа байх юм бол гой брэсий чинь брэсний будаа энд бичсэн байна за. За одоо өстөд өгч байгаа хаа чихэр жимсээ олё. Бас бэн шүү. За ундаар тийштэй баяртаа уралдаал. За чихэр. За 13270 13000 5060 чихэр авчаа энэ хоёр. Амар хямдхан юм авах харин бүр ингэ хэмсээр бүр амар тэр хямдхан юм руу яа. Чи ундаа чи хайччлаа. Энд чи ундаа авахгүй шүү дээ. Ундаа хайчихваа.
Ундаа хийсэн бэ? Ундаа. 3 минут уу? За одоохоо. За энэ 10,000. Шингийн энэ даг өөр юм идэ авчих واخа. Ой юу ханаа. Сүрүү явчих. За энэ 10. За энийг авсан дээр واخа. 33 гэсэн. За шатсан. Маслаа явуулцаа. За ер нь эднэрийг бичсэн байхад нөхөр очрыг олоод авчихна. 50,000 асуулт хэрэгтэй. За юу мөнгө дотно гин илүү гарна гэж байх асуучихгүй юу? Асуучих. Тэг. Нар, сар, од, гурвын дунд юу байдаг вэ? Хошин юм уу? Яг логгийн хошин Нар сар од 3-ын дунд таслал цэг энтер гэдэг шиг байна уу? Аха. тийм ээ. Зөв. Тийм ээ окей. 50,000 төгрөг нэмлээ. 450 карта сул талаа авахлаа. Танаас үлжээ 50,000 төгрөгийн асуулт нь зөв байна. Баярлаа. Тавган чихэр ааруулнууд одоо эднэрээс авах юм бэ те. Марцсан чихэр. Цэцэргэнтэй ундаа. Тавган чихэр ингэсэн бүрээсний юмнууд. Аар цавн 5,200. Аар цаваад. Милкэс. Ундаа 2. Заха баярын ширээ юм чи шампанск авал авчи дөө. 22 шампань. 28,260. За. Алын тасыг хараах байж. За. Болцоо. Одоо нөгөө будаа хараах. Одоо байж. Будаа хаана. Үй! Амар сандруудаад. Би ч авах гайгүй штэ. Энэ гайгүй байгаа юм биш тий. Тэр ягаад 20,000. За гайгүй юм. 4,000. 560. Би энэ асуултаа мөнгө өгье гэж хүн гоож явдаг хүн биш л дээ. Гэхдээ одоо энэ удаад яах вэ? За болцоо. Би болцсон шүү. За цаг дуусна. 50,000 төгрөгний 10 секундын асуулт. За 10 секунд бодох хэрэгтэй. За. Хүргээ ахахаа адам ээжийг хэн гэж дуудах вэ? 19. Хүргээ ахахаа 8. Ээжийг хэн гэж дуудах вэ? Нэрээр нь дуудах. 6. Нэрээр нь дуудана. Хэн гэж биш. За юу гэж гэх юм уу? Авгаалдаг дуудана. Хүргээ ахахаа хадам ээж. Жишээлбэл бэр гэдэг шиг тий. Хадам л за хүргэн гэдэг шиг. Хадам хүргэн ахахаа хадам ээж. 5. Хүргэний хадам ээж. 3. 2. 1. Хүргэн ах гэдэг чинь за хоёулаа логикоор хөөх. За хүргэн ахын хадам ээж. За хүргэн ах чинь яг юу юм бэ? Би яг чи одоо хүргэн ахгүй болохоор бас аюу хэцүү гэдэг. Ер нь бол танаа ээжийг л хүргэн ахын хадам ээж гэнэ л дээ. Тэгэхээр ер нь бол хүргэн ахын хадам ээжийг бол ээжэл гэж дууддаг. Ээжэл гэж дууддаг шүү дээ. За 50,000 төгрөг ингээд усан хаяваа. Загвар зохион бүтээгч Октюр салооны захирал отхон жаргалыг загварын тайз, сэтгүүлийн нүүрнээс олонтоо харсан болохоос дэлгүүрийн лангуу хэсэж явсныг нь бид барагтай хараагүй. Харин энэ удаа тэрээр чамин загварууд шигээ нандин сонголтыг хийж баярын ширээгээ чимэх болжээ. Ер нь бол одоо энэ дүн 400,000 өгөх үү? Үгүй шүү дээ. Үгүй. Бис юу вэ? Гэтэ сая чин одоо нөгөө манай хүн чин одоо нөгөө хүнсээ цуглахтаа 20 минут би ч 10 минут хийжсэн гэсэн үг тий. Танаа хүн бол чиний одоо ингээд даалгавраар хөдлөн штэ. Би ингээд дутууд болцсон байгаа. Чи ийм нэмэрэг байх тий. Тэгин. Харин тэр л хэцүү. Гэтэ нөхөр одоо сурсан байлгүй те. Насаараа дэлгүүр явуулсан шүү дээ. Би тэгж байгаа нөгөө нэг сам орхоодоо махан зуус хийж байгаа болохоор махан салаад хийж байгаа болохоор Хасаараа хорхоо шавч нь ямар ч тийм. Тэр хорхоо шавжиндаа орохгүй бас одоо нөгөө нэг манай гэрт ирж байгаа хүмүүс чинь бас залуу хүмүүс байгаа ч юм уу нөгөө нэг арай өөрөөр байнгын одоо өхрийн хил нөгөө гүзэний салаад, төмсний нийс салаад гэдэг юмнасаа залхацсан байх болохоор бас эрэхтэн юм гоё тавтай зөөлөн хоол өгвөл гоё юм болов уу гэж бодсон. Чи 3 гэр бүл орж байгаа юм чинь гурлаа өөр төрлийн ширээдсүүл гоё юм болов. За одоо явчих нэг асуулт авчи. За асуулт авах уу? За тусал бороотой үдшээр дурлсан охиндоо дуу аялан очсон дондог ямар цэцэг аваач өгсөн бэ? 50,000 төгрөгийн шагналтай. Тусалтай бороотой үдшээр дуу аялан цэцэг барин хайртай охиндоо очсон дондог ямар цэцэг аваач өгсөн бэ? Тусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би. Таны цагийг гүйдэг юм шиг санагдаад байна. гэдэг үү? Тий, тусал бороотой үдшээр дурлсан охиндоо дуу аялан цэцэг авч очсон дондог ямар цэцэг авч очсон? Амьд цэцэг. Үгүй.
50,000 төгрөг устлаа. Энэ бол нойтон цэцэг байлаа. Тусал бороотой үз шүүдтэй. Тийш дээ тий. За чиний 50,000 хэрэггүй дээ баг. Ингээ томорсон юм байна штэ. 400,000 төгрөг. Үлзийхүү гавьяат олон баярыг угтаж явсан арвин туршилгаараа ширээгээ чимэх бүтээгдэхүүнээ тэр дорн сонголоо. Үлзийгч цагтаа бол амжаад жагсаалтаа гаргацсан. Гэхдээ өөртөө итгэлтэй байна уу? Ер нь аль жоох итгэлтэй байна. За. Яг тэгэхээр штэ дэлгүүрээр явж юм харна гэдэг чинь миний бас амьдралын маань нэг яг надаас байнгын хийдэг ажлууд юм нэг байгаа даахгүй юу? Одоо жишээлбэл би чи одоо ингээд насаа ингээд юунд 365 хоногт үржүүлээ л та тий. Тэг ингээд насаа 365 хоногт үржүүлэнгүүт би нэг 18,000 орчим хоног амьдэрсэн байгаа. Хоногоор нь за. Тэгтэл одоо ойлоо болохоор нэг 14,000 хоног тэ магадгүй хин пүнтиг 12,000 хоног амьдэрсэн байгаа даа байхгүй юу? Чи би чинь дээр 18,000 хоногийн чинь 50%, 60% дэлгүүр хэсэг чи арай илүү хэцсэн байгаа даа. Дэлгүүр яг дааталт орчлог гэдэг хүний амьдрал тийм хамгийн чухал шүү дээ тийм. Яг ийм судалгаа талд бол асуудал байна. Энэ гол цоглуулгын хүмүүс маань яах вэ гэж. За гардуулна уу жагсаалтыг. За одоо ингээд цоглуулах бол цаг явснаас эхлээд та энийг харснаас эхлээд 20 минут шүү. За ингээд та харлаа, цаг явлаа. Хүүе шууд За цаг явсан. Ингээд За амжилт. За амжилт тань. За амжилт. Чи чаднаа. Би чаднаа. Чи чаднаа. Айгууха. Чи юу нэх балархгүй л гэж бодож шүү. За би тооцоогоо хийнэ. Хийж байгаа. Би ерөнхийдөө бодоод явна. Нөх болд дуулна, жүжиглэн, бүжиглэн гэд олон авьяастай. Энэ удаад худалдаа хэрхэн хийхийг харцгаая. Гэргийн түүнийг 80-90% загсан болгоныг дэлгүүрээс олоод аваад ирдэ гэж магтсан. Тэгэхээр энх бол даалгавар айтайхан гүйцэтгээд хугацаанд өгөгдсөн мөнгөндөө тааруулаад бараагаа сонгочих واخа. Би ч ер нь өөрөө л авчдаг юм л. Ойлгийн үгэн тарих хэр болох вэ гэж бодоод байна. Яах вэ? Дараа нь загнуулт юм болов яах вэ л гэж бод. Нэгтэл үзмээр байна энэ одоо. Хамгийн хэмтхнийг нь лавна да. Мөнгө төгрөг нь юу болох юм бага. Ер нь иймэрхүү юмд их орж байгаагүй. Орж байгаагүй шүү. Тий. За зин үрлэн бондор авчвал юу мандрын авчвал яад юм бол. Энэ хамгийн гол нь юу юм бэ л да. Чигнүүлэхлээр бас нөх хугацаа. Жүжигчин бүсгүн хайна нямдава гэргийнхээ чамин сонголтыг хэрхэн цуглуулах бол хаяа даач болтгой дэлгүүр хошоо ордог бол хандаа магтуулж хүссэн барааг нь цуглуулах боломжтой болно. Их нэртэй нийсэн цагаас хойш цуглуулж шээ. Тийштэй хамтлаад өөрийнхөө мэдрэмжээ хэлнэ. Хийсэн бүхэл олонд нь дуртай. Өөрөө их хамттай хол хийдэг. Би юу будаа тавал хийж. Ер нь хуурай олон дуртай. Одоохондоо яг багцаалцсан байхгүй шүү дээ. Энэ нэрээ үнэн мөнөө харж явах хэрэгтэй шүү дээ. Эдээ эрэхтэй байна. Бэкон хаана байд юм бол энд бэкон энэ төр байгаа юм уу? 20 минут үз. Амжин штэ яхан дөө. Амжин штэ. Жимсний салаад, шинэ оны салаад. Харахгүй. Харах шаардлага байх. Би чи тоогооч хүн шүү дээ. Юу? Би гэрийн тоогооч. 100 орчим мянган төгрөгийн юм авч явах шиг байна. Энэ арай л томор байна тий энэ хэд гэж юм. За яг үнэн нь бол боломжтой юм тий. За гэс харин хүлсэл дуусгачмаар байна. За ногоон сонгоо авцсан сүү хаана сүү. За миний Монголын сүг авна. Сүү авна. Зөөхий аваад авчмаар л байгаад байгаа. Мөнгө нь хүрх юм болоо. Яана. За яг ингэж гол юмнууд авчи. Энэ зөв арцны ундаа хаана байд юм бол дээшээ гарч бэлэг авнаа. Гэхдээ би эндээс нэг юм авах хэрэгтэй. Будаа хаана вэ? Ичээ будаа хаана вэ? За хамт оролцож байгаа хүмүүстэй нэг дээшээ харсан. Сав аяг бэлчтэй. За гэж чихгүй нөгөө менежер хаана байна? Өндөг. Хаас үгүй. Гүзээлцэн. Чараа. Махавь. Өхрөө мах 2 кг. 2 кг. Яг энэс 2 кг. За баг болж байгаа шүү. Мах. 50,000 асуултанд хариулъя. 15
5 секунд бодох хэрэгтэй. За. Тусал бороотой үдшээр дурлсан охиндоо дуу аялан цэцэг авч очсон дондог ямар цэцэг авч очсон бэ? Тусалтай бороотой үдшээр дуу аялаад Дурлсан охиндоо дуу аялан цэцэг авч очсон дондог ямар цэцэг авч очсон бэ? сарнаал бах та мэдгүй. За дурлсан охиндоо дуу аялан очих дуртай дондог болоод нойтон цэцэг авч очсон гэж. Тэгсэн байх та нэр. За яг хөө зүгээр та нэг цээж мах дүүдээ нэг 500 г бас өгөөч. Байх уу? Яг сандарч эхлэх гээд байна. Оо энэ 6 ширхтээ нэ. 4300. За энэ чинээс одоо хорхоо харуулаа авна. За дээжийг 50,000 төгрөгийн асуулт байгаа. дээжийг авчи. 50,000 төгрөгөө угаасаа л ер нь л гайгүй юм байна. За 33. Жоо сандруу юм биш үү те өөрөө ер нь. Өвөө сандарчлаа. Яг сандарчлаа. Яа. 50,000 төгрөг байгаа шүү заяа. 50,000 төгрөгөө. За 50,000 төгрөгөө хоёлаа юу яана. Би нэг ойрхон гитэл явж ийж. Тэгээ. За үлзэн шаардсан. Энэ ойлоо яахад залгаад. Хажуугаар нь ядаргаад орж ирж байна 5,100 гол. Манайхан бол хэвэн боо хайхгүй, бууцаа хайхгүй, Master Foods компани амчилгаа брендийн бууцыг энэ 3 багийнхандаа ингээд ширээн дээр нь бат гэд бэлгэлж байгаа. Өв соёл брендийн хэвэн боовыг дог гэд тавиад өгчөж байгаа. Тийм учраас үлдсэн амтд одоо 100 салаад энэ төр бол уулын 400,000 гайгүй шүү дээ. Тэгээ эндийг бол сандруу юм биш үү дээ ер нь те. Оо юу вэ? Ийм ингээд болчихж байгаа юм уу? Юу гэсэн үг юм бэ? Би давхар ихнэр хүлээж байгаа аюу болоо өсөж байгаа. Нэг юм аваад өгч тий. Одоо өөр жижигсэж юм юу байна харна. Өө одоо дахиад дэшээ гарна гэж байхгүй шүү дээ. Заавал ч мөнгөндөө тулах албагүй шүү дээ. Бараг баг байвал илүү сайн биз дээ. Аарц нь хаав байна. Амтлагч нь хаана байна? Амтлагч аав байна. Амтлагч аа. Шүү. Арц нь хаана вэ? Нөгөө арц нь хаана вэ? За дас. Хөөй. Энэ цаг чи ямар хурд юм бэ? Баха. Яна. За энэ дөө. Өгөрцөө чи аль нь юм бэ? 4 минут ямар амир юм бэ? Би уг нь аль хурдаараа л явсан шүү. Та жоох намайг юу яагаад байна уу? Алнаас нь ав гэсэн юм болоо. Ээж бас. Ингээхлээр чи яг цаг явна шүү дээ. За. Энэс л авчи та. 6-8. За зөв юм аа. Авахын хувьд бол авч байгаа шүү. За энэ чинээс жижигхэн хөөрхөн юуны оливын нэгдсэн авъя. Гич хаана гич. За гич авахгүй бол би яг алуулна. Гич нь хаана юм бэ? Оо энэ. За нэг салаад навчаа авах хэрэгтэй байсан биз дээ. Манайхаа салаад навчаа авах хэрэгтэй байсан биз дээ. За энийг аваарай гэсэн. Хөө энэ ч баг марафон юм биш дээ. Юу вэ? Энийг хэдлүүлнэ би аваагүй тий. Аваад хийцэн үү шээ. Исэн чихэр хаашаа байдаг бай. За энэ өнгө юм гэхэд цацаж магадгүйгээ авчи. Яа хаа зүрхийн зөвхөн гайгүй. Ер нь 20 минут ч их богино юм шүү дээ. Өөрхөн байна уу? Амар хурдан дуусч байна. Гэтэ энэ ч одоо яг 400,000 төгрөгөнд бол бас гайгүй юм авчгаар юм шүү. Би энэ одоо 400,000 арай хүрэг байх гэж бодлоо. Хүрэг баха. Тулах л ёстой л да. Нөгөө одоо ингээд тавьсан харъя тийм ээ. Тий. Нөгөө дараачийн объектн дээр очиод эцсийн дүн гарахад яг энэ хэдэн төгрөгийн тулгасан нэг чинь ямар болов гэдэг дээр шүүлтэн дээр асуудал гарна л та. Харин тэгнэ. Одоо яана. Одоо яах вэ? За энэ гоё юм аа. Энэ юу юм бэ? Гэтэ үлзий өгч бол хэрвээ та яг энэ листнийхэн дагуу авч чадсан бол нарийн гаргасан байх л учиртай. Би туслах байхаа. Яах. Гоё. Баярлаа. Бараг хүрээгүй болов гэж одоо санаа зовоод байна. Боовч хэрнүүдийг таг мартсан. Боовч хэрнүүдийг таг мартсан. Нөгөө шампансаг мартсан. Энэ таны листийг харж болох уу? Харин золноо. Чихэр боо аваарай гэсэн бүр таг мартчихлаа. Бараг нухаж байгаа юм биш үү?
За ингээ яхаа. Хоёулаа хэрвээ нилээн төгсөн бол 50 орхи. Нэг асуусан шүү дээ. Нэг боломжоо эдэлсэн. Тийм. Тэгэхээр би одоо тань дээр дахин нэг боломж өгмөөргүй байгаа байхгүй юу? За өгөхгүй юм уу? Тийм өгөхгүй гэсэн үг ер нь. За. За энэ 380 700. Энэ 3 хиллүүлчихээ. Хиллүүлэх хэрэгтэй. 380 бас та. Тэр 3 хэрвээ 15 авцаа болох юм бол баг л тулгачлаа шүү. Янзын баг шампанс Марк хүрнэ боломж өгөхгүй юм. өгөхгүй. Үгүй та боломжоо авсан шүү дээ. Гол нь одоо ингээ тийм. Тань дээр жишээлбэл ингээ 2 боломж байна гэдэг чинь нөгөө reality show болно гээл багийнхан хэлээл байлээ. Найруулагч бол яг. Говч хараач байна. Тэгвэл ах нь гэртээ хараад алуулна шүү. Оо. Таны алуулах би одоо ажил дээр очиод алуулсан дээр байлгүй тий. Би гэртээ хараад гадаа онно шүү. Тий би ямар боломж өгөөгүй шүү. Өгсөн шүү. Ахаа бодлоо. Ах нь За гэртээ. одоо энийг бодвол ах нь гадаа. хэрвээ та тулгацсан 395,800. солиотой тулгасан. Энэ бол баг гоё шүү хаа. Ер нь та танд боломж хэрэг байна уу? Ханийхаа сонголтыг гаргаахгүй мэдэх хүслээ найруулагч түүхтэхгүй хэр шиг яваад бүтээгдэхүүнээ авлаа. Чухам ямар вдэ хана хэмээн магтуулахар байлаа манай хоёр. За нүд мүд бүр тагларчтай юм байна. Яана. Оо. Явдгүй мэн үү? Үнэхээр яв. За ингээ 30 болчлоо. Секунд ер нь баг үлдсэнгүй шүү. Юу ач? Салаад навч. За. Яа, хатныхаа асуултыг авах уу? Яшиг үү? Үгүй. Угаасаа 400,000 ч хүрээгүй. Тэгээ одоо ингээ хамгийн олон цагийн дуусчихлаа шүү. За. Оо гэж үгж байгаа. Ер нь авах юм. Үгүй энэ юугаа авсангүй. Амар муугаа төлөвлөлтгүй юм. Уух юм аа ерөөс. Уух юм аа. Уух юм яг ийшээ эргээд авах байсан. 15 секунд бодох хэрэгтэй. За. За. Хүргэн ахахаа хадам ээжийг хэн гэж дуудах вэ? Хүргэн 14, 13, хадам 12 ээжийг бад. Хүргэн ахихаа хадам ээжийг үү? Оо ээж. Ээж. 50,000 төгрөгийн эрхтэй болсон. За. Уух юм аа цуглуулчих. За. За энэ бол худалдааны сүлжээгээс барьж байгаа сюрприз. Тэгээд логикийн бөгөөд хошин асуулт. Хэрвээ хүргэн ахахаа хадам ээжийг баз гэж дууддаг байсан болов эндийгөө өдийд ингэж 50,000 төгрөг хожихгүй байлаа гэж. Залуу хүн гэхэд няхуур зан инх болдоос ажиглагдлаа. Утсан дээр үнийн дүнгийг бодоод бараагаа сонгож чадсан юм. За 450 гэсэн үг шүү дээ. Ягаад гэх юм бол 50,000 төгрөгнийхөө эрхийг авцсан. Тэгэхээр нийтдээ 450 тулгана гэсэн үг. Одоо ингээд би 400 тулгачлаа шүү дээ. За одоо яах вэ? Тий 50,000 төгрөг чинь шууд нэмэгдэж байгаа гэсэн үг шүү Тийм байна, дээ. тий. Тэгэхээр за ингээд би туслах уу? Гаргаж. За тэгвэл үзье тий. За би бол яг 400 дээр тулглаа. Яг уу нэг 50,000 бол боломжоо бол яг уу уух юмн дээр Зүгээр бонус гэдээ ойлгоцсон уу те? 400 заавалчгүй шуналтаж илүү юм авъя гэж бодсонгүй байгаа. 400 дээрээ бол хугацаа чинь дууссан. Тэгсэн. Тий. Тэгээд яг уух ширээгээ чинь л бодсон л доо. Зөв хариулчаасаа гэж их хүслээ. Тэгэхгүй ширээ нь уух юмгүй байдаг. Харин тийм тий. Гэхдээ яг хаа сүүгээ авсан гэхэлэр чин цагаан сарын тийм зэг сайхан сүйтэй цагаа самархал байлаа. Даанч Агийн бол мартсан байна. Одоо юу инх болтын гэр бүл ер нь нөгөө ингээд дүүнэрээ хүлээж аваад тавгийн идэд засаад айл энэ төр хонор оруулдаг уу? Нэг жил оруулж үтсэн. Тийм, чанга бил. Чанга. Ер нь эндээ нөгөө ингээд ямар нэгэн баяраар ширээ засах 400,000 ч юм уу 500,000 төгрөг хэр хүрэлцээтэй. Яг уу ер нь бас болно шүү дээ. Болдгоо яг уу. Яг уу бүр айхтар одоо юу гэдэг нүсэр ширээ энэ төр засаад олон хүн хүлээж байгаа юм гэвэл хэцүү л дээ. Яг уу зүгээр гэр бүлийн хүрээнд бол нэг баярыг бол 400,000 төгрөгөөр бол цончиг айтаах нь болчих. Гоо тийм ээ нэг катеринг биш шүү дээ тий. Өөр гэр бүлдээ. Одоо эдэлж байна. 392,000. Тулгацсан юм шүү. Гэхдээ эн чинь 450 болох хэрэгтэй л да уух юмтайгаа. 427,800. 27,800. За тэгэхээр чи юу лээ 27,800 гэдэг чинь
22,200-ийн зөрүү гарч байгаа юм те. За энэ бол оноон дээр нөлөөлнө. Гэхдээ миний хувьд бол нөгөө уух юм дээр 50,000-ийнхаа асуултанд зөв хариулаад авцсан гэдэг нь бол их таалагдж байна. За одоо энэ бол Б объект буюу дараагийн шатны объект руу шууд эндээс ингээ вакуумдаад очино. Тэгээд ширээ заслалтын их гой чимгүүд болох байх гэж найдаж байна. Баярлалаа энэ. За хичээе. За баярлалаа. За өргөн тэргүүн нэм даваа. За ер нь бол яг л цагтаа баярлалаа та. За яг цагтаа баярлалаа. Гэвч одоо мөнгөө барьсан уу гэдгийг одоо шалгая тий. Мөнгө хэмнэлттэй л байгаа. За тэгье. Гаргаж өгөх. Энийг түрүү ишид тавьчих. За оргил худалдааны сүлжээ. 27 судлаач. Ямарвтай ханаа. Reality show 400,000 төгрөгөнд бараа 20 минутын турш ингээд сонгоод явах хэрэгтэй. Гэхдээ эдгээр нь жагсаалт гаргаж өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд эдгээр нь жагсаалт гаргаж өгөх хооронд бид нар оргил худалдааны сүлжээний 50,000 төгрөгийн асуулт асуугаад 450,000 төгрөгийн одоо бараа сонгохоор болсон. Энэ бараагаараа одоо Б одоо объект буюу дараагийн газар руу очиод жинхэнэ нөгөө цагаан сарынхаа супер ширэг засах ийм даалгавартай явж байгаа. Тэгээд 20 минутанд бол амтсан. Гэхдээ 450,000 төгрөгөөр барьсан уу юу гэдэг их сонирн байна. Заавалчгүй тулгах ёстой мó эсвэл баг байх тусмаа сайн биз. Хамгийн тулгаж 399 биш 401 биш 400 байх юм бол хамгийн өндөр оноо авна шүү дээ. Маргааш сүүгчнэр та нар яаж мөнгөнд дүнгээр тулгасан бэ гэдгийг бас харна гэсэн үг. Тийм ээ. 400,000 төгрөг ер нь гэхдээ ширээ засахад хүрэлцээтэй. Гайгүй юу? Одоо эндээс харахад хүрэлцээтэй л юм шиг харагдаж шүү дээ. Яг маргааш нэг баярын ширээ. Тийм маргааш энийг бүтээл болгосны дараа бүтээл болгосны дараа дутуу юм шиг харагдах нь үгүй юу гэдэг чинь тийм хэрвээ тэнд дүүрэн харагдаж ивэл хүрэлцээтэй л гэсэн. За энэ юу цаас вэ? 280,000. Ямар эвгүй харагдаад байна. Яс илүү гарчих гээд байгаа шиг санагдаад. Тэгж. Тэгтээ 450 шүү дээ. Тийм бидэнд нэг 50 ирэх байгаа тийм. Тэгтээ нөгөө нэг юм эхнэрийн бичиж өгсөн бүгдийг авсан. Тийм ерөнхийдөө авсан. Одоо сүүлд нь бодоход эхнэрүүд ямар үгэн дурггүй юу гэхээс ерөнхийдөө гэдэг үгэнд хэлэх дурггүй дээ. 498,000, 400,000 болсон байна. За 400. Энэ хоёр бол 40,000 болно би яг хэлчих. Яна тийм үү. Тэгвэл тэгэл яг л болох гээд байна. 450 хамгийн ойртуулсан. Бууцаа баярлаа. За баярлалаа. За ингээд 27 дугаар суглуулж оргил хүнсний сүлжээ дэлгүүр хамтран ямарвтай ханаа шоуг та бүхэн хүргэж байна. Ингээд бүх оролцогчдоо аваад бүх сонгосон бараагаа аваад Б объект буюу яг тэр объект руугаа явъя. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Master Foods-ийн амтшил брендийн бууд, за өв соёл брендийн Кивин Бов оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбараар зарж байгаа. Ингээд Б объект руу Ийхүү тодорхой хугацаанд өгөгдсөн даалгаврыг 3 гэр бүл амжилттай биелүүллээ. Хоол хүнс цуглуулж дэлгүүр хоршоо баг явдаг эрчүүд энэ даалгаврыг эрийн сайнаараа давжээ. Ямар өвдө ханаа хэмээн тэд магтаалын үг гэргийн нараасаа асууж байна. Гэхдээ тэднийг магтах хараахан болоогүй. Давааны цаан даваа гэдэг шиг дараагийн даалгавар хүлээж байна. Энэ удаа 3 гэр бүлийнхэн сонгосон бараагаараа баярын ширээ заснаа. Ер нь бол дутаасан юм байхгүй нь илүү гаргасан юм байна. Тэгэхээр бас нөгөө нэг өөрөө тооны хүн шүү дээ. Тооны хүн болохоор газ-газын маневр хийгээд илүү мөнгө үлдэж мүлдэхээр ч юм уу ямар ч байсан болгосон юм шиг байна. Одоо эхнэр ингэж чимэглэх байх, ийм хийх байх гэж бодож төсөөлөөд бас намайг мэддэг надтай олон жил амьдэрсэн хүний хувьд айгүй гоё юмнууд авцсан байна. Хэлсэн юмнууд юм яг авцсан байна. Тэгэхээр одоо энэ дээр бол ална. Би ингэж хоол хийхээр ингэж яг хийж байгаа юм л боддог байхгүй. За энийг шиглэн, энийг ингэж амтлан, энийг шаарна. Тэгээ би гол нь амар хурдан олон төрлийн юм хийдэг. Тэгэхээр би хизээ цэвэрлж амждаг байхгүй. Тэгээд нөхөр намайг мэддэг болохоор яг араас ингээд хаяхын хаяа цэвэрлэхэд угаахын угаагаад одоо энийгээ дахиад хэрэглэнэ гэдгээ мэддэг болохоор бүгдийг бэлтгэж штэ.
Тэгээ яг хоол идчихэд одоо ихэнх айл бол хоолоо идчихэд нөхөр нь буудан руугаа явж киногоо үздэг бол би хоолоо хийлээ, идлээ. За харин нэвтлээ шүү. Яадаг. Онцлог тайлбарлахад надад хамгийн их таалагдсан юм нь үн байлаа. Тийм ориглын үн нь байлаа. Бүтээгдэхүүнүүдийн үн. Бид нар өөр дэлгүүрээс үнэтэйгээр авдаг юмнууд ориглд маш хямдхан байхаар нь гой санагдсан. Тэгээ хоёр ч нөө 400 мянга гэж байгаа асуултанд хариулаад 450 болоод тэгснээ за ийм л юм ирэндээ гэд төсөөлснөөс их юмыг тэр мөнгөнд авцсан. Тэгэхээр үн бол хамгийн гоё байлаа. Тэгээ бас нөгөө ориглын чихэрнүүд ч нөгөө сонголт ихтэй байсан. За ориглын чихэрнүүд байсан. Би чихэрний тавыг тусдаад тэнд тавьсан байгаа. Ер нь грамаар хүн чинь ингээл заавал 1-2 хилээр нь бөөнөр нь авах шаардлагагүй. Хэрлэх чихэрнүүдээ янз янзаар нь авчдаг штэ. Тэнгүү тэгж бодоод ингээд сонгоод авахд боломжтойгоор цаавалсан байсан. Ориглын чизнүүд байсан. Grand Org. Одоо энэ чизнүүд гэхэд чинь яг энэ болон энэтэй төстэй чизнүүд өөр дэлгүүрүүд маш үнэтэй байдаг байхгүй. Тэгвэл энэ 6-5 зөвлөө 7-5 зөвлөө амар хэм том байсан. Тэгээ би бүр за чиз плетер тавихт ингээд эднэр хэрэгтэй юм байна гэд. Бэт тогооч юм даваа. Бэлтгэгч тий. Баярлалаа. Гэтэ аюу сайн авсан байлээ. Тэг ямар ч тач 1-2 юм дутсан байл. Жохо зарим нүд нь арай жохо баагаад байгаа байл. Тэг зүгээрээ. Одоо хангалттай л ингээ харахад хангалттай гоё ширийгээ засчихаар л ингэ гоё гэж. Ямарсан даалгаврын дагуу бол махны салаата, шинэ огоны салаата гэж бодоод байна. Тэгээ манай ширээ бол уух юмар бол баялаг. Би ч нөгөө нэг эрхээ идлээд уух юм авцсан шүү дээ. Тэгээ нөгөө нэг яг юу яасан бэлээ? Айгу баялаг ширээ. Хоёр хяма за мөнгө илүүч юу тий лимитээс хэтэрсэн байж магадгүй гэдэг хяма үлдээсэн тэр өстө буруутсан. Ер нь бол яг бүтээгдэхүүнүүдээ харж байхад бол айгүй тийм айтайхан амьдралтай үнэтэй санагдацсан. Тий. Үнэн айгүй тавс тий. Тий, үнэн боломж. Тэгээ угаасаа мэдээж яг л зарагдчихж байгаа юмуд бүгд л байгаа. Гэхдээ зарим дэлгүүрүүд чинь бол бас нэг хит үлдэхэй байх гэдэг юм шиг санагдаад байдаг байхгүй. Ер нь бол их айгүй тийм айтайхан үнэтэй өргөн сонголттой цэгцтэй санагдсан тийм. Тийм цэгцтэй өргөн сонголт бол байсан тийм. Гоё. Ер нь бараг л авсан байна. Гэтэ нэг 80 хэдэн хувьтай л юм байна. Гэтэ дажгүй ер нь айтайхан. Манай услаач ер нь галтгоонд мундаг л та. Тийм болохоор би нэг хүслээд бол найдаад байна. Ер нь бол худалдаа авалтаа харахад их жимслэг ногоолог болохоор ер нь цагаан сарын баяраар ч хүмүүс илүү хүнд хоол иддэг штэ тий. Тэгэхээр тэрнийх нь одоо хачир нь олгож тийм ногоолог буюу одоо хоолыг махан хоолыг сайн шингээх боломжтой тийм юмнуудыг хийдэм билүү гэсэн бодолтой байгаа даа. Ориглын жимснүүд бол бас их гоё маш сайн чанарын жимснүүд байна. Одоо жишээлбэл харахад энэ усан үзүм те алим ногоо. За тэгэхээр энэ вандуй идэр байна те энэ шош идэр за гүзээлцгэн. За тэгээд энд би нэг гахаан сүү энэ би энийг бол нэг онцлох гээд байгаа. Энэ тий гахаан сүү гэдэг энэ бол сүүштэй угаасаа те энэ бол fine apple-тай энийг би бол хүүхдүүд орж мөрж ирэхэд энэ их зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Майнус байна. Энэ амтлагч нар байна. Тий эдгээр ер нь ориглын энэ бүтээгдэхүүнүүд нь жоохон тийм Европ талдаа ялангуяа тий Европын Герман, Унгарч гэдэг юм уу те энэ Европын сайн чанарын компаниудын юунууд байна. Тэгэхээр надаа энэ бол маш их таалагдж байна. Жишээлхэд энэ Лука гэдэг Орсын майонез юм те. Энэ болохоор Германы ийм юунууд байгаа байхгүй ногоон амтлал. Нийтдээ нэг 120 төрөл худлаад тийм байна. Одоо 2 3 ч юм уу 4 5 ч юм уу 5 6 ч юм уу. Гэргээс агсан юмнууд бас би одоо гурилын юм аваагүй байна. Зүгээр аваагүй. Гурил ч одоо эрүүл мэндэд бас би хэлээд байгаа. Загнуул явна шүү гэдэг. Нэвтрүүлгээ орхин явчих юм гинэ. Тэгээ би энд ганцаараа хоолой гэдээ үлдэх юм байна. Би очоод шууд. Тэгээ шууд намайг блоклчих гэсэн. Очоод хэдэн хугацаа бүгдийг чамдаанд хийж аваад тийм үү. Тэгээ очоод байхгүй бүх хугацаа чамдаанд гээд явцсан байх юм. Ердөө нэвтрүүлгээс болоод шүү дээ. Одоо хоёулаа тэгэл маазраад байгаа байхгүй. За захирч дамжчихсан. Баярлалаа.